Энэ судлаач нэг Солонгос улсаас ирсэн Монгол. Одоо 56 оны хөтөлмөр сонио гарч байгаа юм тийм ээ. Энэ бол 58 он. 58 оны. Бүгдээр гардсан Солонгос ард улсад усны аж ахуй хөгжилтөөс гээд Чехословакийн гадаад явдлын яамны мэдээлэл хятад улсын 31-р. Одоо энэ сонингоос бүх мэдээлэл судалгааны мэдээлэл сонингоос гарах боломжтой. Тэгээ full text-ийн сонинд агуулгч бүх мэдээллийг хайгаад гарах боломжтой. Зураг хэлбэр биш. Энэ их даваа 29 мянган дугааруудыг бүгдийг захимжуулсан гэсэн. 6 нэр төрлийн сонин. Үнэн сонин, утга зохиол, залуучдын үнэн, хөдөлмөр сонин гэх мэт ийм 6 нэр төрлийн 90 он хүртэл дугаарыг 21 оноос хойш 1921 онд 100 гаруй жилийн сонингууд нь болон захимаар хийгдсэн байна. Тэгэхээр дурын цэгээс хаанаас үзэх боломжтой гэсэн. Энэ одоо графикийг AI-гаар хайж болно шүү дээ. Тий, байж болно гэсэн. Заавал текст байгаалгүй. Одоо энэ хамгийн гол бидний агуулга бол ерөнхийдөө өнгөрсөн жилийн хугацаанд бид бүхэн парламентын намын захим системийг шинжилсэн байгаа байхгүй. Тэгэхээр 11 сард үйл ажиллагаа нэгдсэн захим систем өнөөдрийн байдлаар 170 мянган хэрэглэгч нэвтэрч байна гэсэн. Хандлт бол амар өдөр болго 15 мянгаар нэмэгдээд байдаг. Үзэж байгаа гол шалтгааны ерөөсөө энэ сонин дээр байгаа агуулга мэдээлэлээс хайлт хийж гэсэн. Энэ шинэ үеийн түүх баримт ичгээд айгүй гоё. Мөн бид бүхний бас яг захимжуулж байгаа бол Улсын их хурлын тамгын газраас гаргаж байгаа бүтээлүүд байгаа. Чуулганы танилцуулганд, үеийн чуулганы танилцуулганд үндсэн үетэй холбоотой бүх мэдээллүүдийг бас захим хэлбэр шилжүүлж байгаа. Парламентын номын сангийн гол онцлог нь ерөөсөө иргэдэд ерөөсөө үйл ажиллагааг нээлттэй дор бүрэн үржүүлэх зорилгоор бүх юм захим хэлбэрээр шилжүүлээ. Заавалж номын санд ирж ном унших гол юм биш. Номын санд байгаа мэдээлэл нээлттэй болоо. Нээлттэй дурын цогоос үзэх боломжтой. Хэрвээ энэ цахимаар үзэхээр бол энд суугаад үзэж болох. За түүнээс гадна биетээр цаасаар унших юм бол эндээс номын сангаас аваад эндээс үзүүлж парламентын номын сангаас захиалаад эндээс суугаад унших бололцоо. Тэгээ урд өдрөнд захиалаад маргааш өглөө эрэхтэн бэлэн ном нь бэлэн байна л гэсэн үг. Үндсэндээ их хурлд байгаа их хурлын гишүүд байгаа бүх мэдээлэл иргэдэд одоо иргэдэд нээлттэй их хурлын гишүүд иргэд адилхан мэдээлэлтэй бололцоотой болж байна. Яг тэр утгаараа салбар уншлагын тахимныг явуулж байгаа. Одоо их хурлын гишүүд нь илүү мэдээлэлтэй ард түмэн иргэдэн жоохон дутуу мэдээлэлтэй байгаад байдаг шүү дээ. Одоо тэгвэл бид парламентын үйл ажиллагааг нээлттэй болгож байгаа нэг давуу тал 1921 оноос хойш улсын их хурлын тамгын газарт хадгалагдж байгаа 50,000 гаруй одоо ном судалгааны материал. Дээрээс нь одоо байнгын ажиллагаатай парламентаа болсноос хойш улсын их хурлын баталсан хууль тогтоомжуудын бүх одоо архивын бичиг баримтуудыг зөвхөн их хурлын гишүүд үздэг байсан бол одоо их хурлын гишүүдээс гадна ард түмэн бол ингээд захиалаад нээлттэй үзэх боломжийг цахимаар болон цаасаар үзэх боломжийг энэ танхимд одоо бид бий болгож чадлаа. Энэ бол нээлттэй парламент болж мэдээлэл байгаа мэдээлэл бусдад одоо тийм үү харамгүй одоо юу гэдгийг те нээлттэй одоо өгөх боломжийг адилхан мэдээлэлтэй болгож. Тэгэхээр иргэдийн хувьд ер нь одоо цаг зааж байгаа юм бол яаж байгаа юм бэ? Энэ бол юу дуртай үедээ захиалаад орчихно шүү дээ. Тэ өглөө ажлын цаг нь өглөө 8:30-аас орой 5:30 хооронд үйл ажиллагаа нээлттэй байна л гэсэн үг ерөөсөө. Тэгэхээр бид бүхэн судалгаан суурилсан мэдээллийг судлаач нар оюутан залуучууд их үздэг байхгүй юу. Тэгэхээр нөгөөх яг ялангуяа парламентын номын сан хууль эрх зүйн түүх нийгэм чиглэлийн эрх зүйн чиглэлийн мэдээллийн сан илүү их цугдарсан байдаг учраас судлаач нарт илүү түлхүүх боломж нь нэгддэг. Яагаад гэх юм бол парламентын номын сан өөрөө төрийн ордонд байсан учраас хаалттай байсан. Одоо чөлөөтэй үзэх боломж нь илүү нээлттэй. Тэрнгээр их даваа талтай байдаг. Оруулсан байна гэж захимаар оруулсан байна ч одоо энэ хиймэл оюунаар энэ дээр шинжилгээ хийгээд 20 дугаар зууны эдрээтэй түүхүүд дээр үнэн зөв хаана байна энэ бол маш хурдан гарч ирнэ. Түүхчдэд бол айгүй тийм шинэ үеийн түүх дээр бол маш гоё материал гарч байгаа юм шүү. Тэгээд 21 оноос хойш засгийн газрын тогтоол хууль тогтоомжийн эмгэгчлүүдээс бүгдээрээ захим хэлбэр шилжиж орсон гэсэн үг байхгүй. Тэгэхээр 21 оноос хойш 45 хоног хүртэл нь Монгол хүчээр хуучин Монгол хүчээр байх. Хуучин Монгол хүчээр бид нэр одоохондоо нөгөөх searchable арай болгоог байгаа. Зураг хэлбэрээр харагдаж байгаа. Энэ жилдээ багтаагаад бид нар тэрийг хуучин Монгол хүчээр шууд кириллээр хайх боломжийг бас нээж байгаа. Тэгэхээр илүү их даваа тал болно гэсэн үг. Содол Монгол хүчийг мэдэхгүй улсууд бол Монгол кириллээр хайгаад тухайн мэдээлэлтэй холбоотой юмнуудыг захимаар татах боломж нь нэгдэн гэсэн. Нээлттэй өрөөний хувьд ер нь иргэдийн хувьд ямар одоо Улсын төрийн ордонд бол үндсэндээ бол их хурлын гишүүдтэй хууч уулздаг өрөө байсан. Одоо бол өрөө таслаа багтаамжгүй болсон учраас өрөөгүй болцсон байна. Тийм болохоор улсын их хурлын гишүүд иргэдтэйгээ уулзах, улсын их хурлын тамгын газрын ажилтнууд иргэдтэй уулзах, иргэдийн санал бодлогыг сонсох зайлшгүй шаардлагууд гардаг. Тийм болохоор одоо энд уулзалт өрөөтэй болж иргэд маань энд хүрэлцэн ирж одоо тийм хүссэн гишүүнтэйгээ за мөн одоо хүссэн улсын их хурлын тамгын газрын ажилтнтай уулзах, өргөдөл санал хүсэлтээ гаргах, энийг тавих тийм уулзах юм боломжийг бий болгож өгч байгаа.
энэгээр үндснээс ордон руу орох гэж бас бодохгүй ордонд ороод гишүүдийн өрөөнд ч юм бол уулзах бас бололцоо боломж тэр болов байдаггүй тийм болохоор гишүүд нь ордноос гарч ирээд энд иргэдтэйгээ одоо чөлөөтэй тухтаа уулзаад асуудал ажил төрлөө ярилцаад явах боломжийг бий болгож өгч байгаа маа. Илүү одоо бид бүхэн иргэдийн оролцоонд бол иргэдтийнхээ саналуудыг сонсъё. Иргэдтэй илүү тийм үү уулзах амьд харилцаатай бай гэдэг үгнээс энэ парламентын номын сангийн иргэдтэй нээлттэй хүртээмжтэй болгож нөгөө талд иргэдтэй уулзах байрыг шинээр бий болгож байгаа маа.